Сайн байцгаана уу Dream on Korea Dream Girl-тай. За би нүүсэн байгаа. За 2-7 хоногийн өмнө би хавжаан дөрвөлөө нүүж ирсэн. Хугацаанд нэг 4 удаа би нүүсэн. Тэгээд энэ удаа нүүсэн шалтгаан маань гэхээр ер нь нэг газараа айгүй удаан амьдраад тэгээд амьдарч байгаа орчноо жоохон өөрчлөхийг хүссэн. Тэгээд нүүж ирсэн дүүргийн маань хувьд гэхээр энэ хувьд ер нь бол залуу хүмүүс айгүй амьдардаг хөл хөдөлгөөнтэй газар. Тэгээд ойрхон бас хангаан гол байгаа нэг 5 минут талхаад тэгээд тийшээ очиод салхилангаа бас тасгал хийх боломжтой. Бас ойрхон цахваагаа 10 минут талхаад ойрхон цахваагаа тэгээд эндээсээ хямдхан хүмүүсийн дагуу ойр зүрийн амийг цуглуулах боломжтой. Тэгээд бас номын дэлгүүр байгаа, шопинг гудамж байгаа. Ер нь бол бүх юмтай айгүй ойрхон. Солонгос нүг болгондоо ер нь бол мэдэрдэг. Солонгос энэ дөрв болгон өөртөө гэсэн нэг тийм онцлогтой. Тэгээд ер нь бол Солонгост ингээ амьдрангаа бас нэг ганцхан газар ингээ амьдраад байлгүйгээр ингээд янз бүрийн газар амьдарч үзээд бас Солонгосыг бас арай өөр өнцгөөс нь харуулаас айгүй сонирхолтой юм болоо гэж бодож байна. За энэ удаагийн нүүж орж ирсэн байр маань арай илүү онцлогтой. Ямар байр вэ гэхээр share house байгаа. За share house яадаг вэ гэхээр 0 болон галтайгоогоо одоо хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ хувааж хэрэглэн гэсэн. Тэгэхээр одоо миний орж ирсэн байр маань болохоор 4 өрөөтэй. Тэгээд 4 өрөөгийн нэгэнд нь болохоор одоо манай одоо энэ хажуу талын өрөөнд манай найз охин амьдардаг. Тэгээд артлын өрөөнд болохоор би амьдарч байгаа. За нэг өрөөнд нь бас нэг өрөөнд нь болохоор Итали охин, нэг өрөөнд нь болохоор Австрали охин амьдарч байгаа. Тэгээд share house амьдрахын давуу тал нь гэхээр одоо өөр орноос ирсэн хүмүүстэй хамт амьдрангаа бас тэдний соёлын суралцаад тэгээд хэлнийхээ бас төвшинг бас дээшлүүлэх тийм боломжтой юм болож бодож байна. Тэгээд бас давхар share house нь болохоор одоо байрны эзэдүүд нь энэ угаалын нутагч юм уу те ингээд янз бүрийн юмар сангадаг. Тэгээд нээдэн цас өнгөө хэрэглэх боломжтой. Тэгээд байрныхон сарынхан түрээсэндээ энэ бүх тийм нөгөө юм түрээс одоо төлбөр нь багтсан байгаа. Тэгэхээр бас айгүй амар. За одоо би яг нэг хөөрхөн газрын урд ирчээд байж байна. За хавжаан дунгийн батд таалагдсан юм гэхээр ерөнхийдөө энэ хавьд айгүй тийм кофе шоп хоолны газар ихтэй. Тэгээд Солонгос төрн сүүлийн үед нөгөө зөвхөн одоо цай уугаад кофе уух биш. Тэгээд цай ууж кофе уунгаа одоо зураг авахулах тийм хөрхэн тийм орчинтай газрууд айгүйх нэгдсэн байгаа. Одоо миний арталтай газар гэхээр за та бүх ингээ харах юм бол гадна талаас болохоор зүгээр энгийн ийм автомат машин шиг харагдаж байгаа. За энэ автомат машин бол биш. Энэ бол нэг кофе шопын хаалга байгаа. За та бүхэн одоо харуулъя. За дотор нь ороод ирлээ. За доторх интерьер нь бол маш юуны нэг юм мэдээ дотор чимэглэл бол байхгүй. Сүүлийн Солонгосын энэ кофе шоп болон хоолны газрууд бүгдээр юм маш энгийн хасаархан интерьер хийгдэж байгаа. Ширээ сандал гэхэд юм маш хасаархан ийм байна. Тэгээд манай Монгол ч гэсэн одоо ийм хөө газар болохгүй бас нэг ба. Тэгээд бас нэг ийм автомат машинтэй. Энэ болохоор яадаг машин бэ гэхээр transportation car буюу Кютун хаад энэ болохоор нэг одоо метрон суух, автобусын суухад уншуулдаг тийм карт байгаа. Тэгээд энэ дээр болохоор өөрсдийнхөө юм зургийг хэвлүүлээд гаргаж авч болох юм байна. Тэгээд бас нэг хүн бэлгэлэх юм бол бас хөрхөн ч юм уу. Тэгээд санагдлаа. За одоо миний нүүж ирсэн газраас нэг 10 минутын зайтай ийм маваа гэж ингээд маваа захаага. За Солонгосын энэ зах нь болохоор дотор нь ингээд оронгот маш олон төрлийн юм бол байдаг. Годомчныхаа тэгээд хувцас, хүнсний ногоо гэдэг дэлгүүрээс бүх төрлийн юм бол байдаг. Тэгээд ер нь Солонгос сүүлийн 4 жил бийс захаараагүй айгу утсан байна. Тэгээд бас энэ өдөрт ингээд хурж ирээд баярлж байгаа юм байна. Айгу ойрхон юм захаагаа болохоор хоолныхаа ямиг ерөнхийдөө
айгу хялбархан авах боломжтой юм байна. За одоо бүгд хамтдаа уушиж байгаа танилцсан. Энд ингээд солонгост чикнүүд айгу маш олон төрлөөд. Энд хадуу ногоотой, чихэрлэг, крем соустай гэдэг маш олон төрлийн хажуудаа тэгч 6000-д чизний амттай чик авч юм жижигхэн хөргөн 6000-д нэг юм хөргөн жижиг чик авах юм байна. Ногоос айгу хямдхан байд юм байлээ. За жишээлбэл одоо энэ дуун бол 2 ширхэг 1000 гэж байна. За брокколи болохоор ингээд 1 ширхэг 1500 гэж байна. Ерөнхийдөө бол ногоонууд айгу хямдхан. За дахиад бол угаасаа солонгост бол хаасайгүй. За нөгөө гүзээлцэн байна. За манай монголчууд солонгост ирээд 13,000 гүзээлцэн айгу авч явдаг. За гүзээлцэн хэдий гэсэн чинь. За гүзээлцэн бол нэг харцаг 4,000-аар хэмтэрсэн байгаа юм байна. Черри болохоор 8,000 гэж байна. 안녕하세요. черри. Агуутан ширхэг. Мандрин агуутан ширхэг 3,000 гэж байна. Черри 1 кг 400 г 8,000 won. Гүзээлцэн 5,000 4,000 гэж байна. Алин байна. Алин нь болохоор 5 ширхэг 5,000. За ерөнхийдөө бол ингээд солонгост бол жимс бол маш хямдхан. Ногоо жимс бол маш хямдхан байдаг. Тэр нь айгүйх таалагддаг байгаа. Чукбар нь болохоор гахааны утсан хөл байгаа. За амар амттай. Энийг бас нөгөө нэг тэр байцаанд ороогоод иддэг. За энэ ч одоо хатаасан жимс хатаасан самурнууд байна. Будаагаараа хийсэн бүхэн бичээнүүд эдрээс хөөрхөн амттай. За миний дуртай далайн хоолнууд байна. Далайн бүтээгдэхүүнүүд байна. За хавч байна. За хавч гэтэл одоо 1 кг нь 15,000 гэж байна. Сам хорхоо байна. Сам хорхоо нь 25 ширхэг нь 10,000 гэж байна. За ийм уртаага одоо тэгээ цаашаага зөндөө явна. Ингээд өдөө гэдэг нөгөө нэг авсны шиг зоосон бодол. Тэгээ ороо юм уу та? Өдөр нэг ширхэг 1000 төгрөг гинэ. Тэгээд ингээ явж байгаад өлсөн үедээ нэг хүнж нэгийг аваад үзсэн. Хот тэгээд өгсөн. Тэгээд шалсан фотошны аваад байна. Энэ нөгөө нэг мандоо буюу. Энэ хажуудын харамсаараа зөндөө манай Монголын нэг хэц дотор байгаа. Тэгээ илтгэж ингээд хамт хичээд үзье. Энд ингээд шалсан кимбаб байна. Самхаа байна. Энд ингээд хатамт нэг ихсэн зөндөө. За өнөөдөр гэрийнхаа хажуугаар алхаж явж байгаад манай гэрийн хажууханд 5 минут алхахтай үгүйтэй газар сонин газар байд юм байна. За ямар газар вэ гэхээр харуулъя. Солонгосын алдартай одоо төрөн гарсан YG Entertainment. YG Entertainment-аас Big Bang 21 гэдэг алдартай хамтлагууд гарсан шүү дээ. K-pop сонирхдаг хүмүүс бол ингээд өдөржингөө энэ үүдэнд нүлээ зогсож байхад солонгосын одуудыг харах боломжтой. Энэ нөгөө нэг одоодынх нь тийм гоё машинад бас зогсож байгаа шүү байна. За та жижиг туслах замаар гарахдаа энэ улаан тавчин дээр дарвал ногоон гэрэл арай хурдан асан шүү. За манай өнөөдрийн бэлдсэн бичлэг маань та бүхэнд таалагдсан бол лайк дараад subscribe хийхээ мартаа. За дахин уулзлаа. Баяртай.